Төрөөс баримтлах 10 жилийн бодлогыг хийхдээ 8 зүйл дээр поинтлж ажилласан. Тэгэхээр энэ бодлогынхаа хүрээнд бид нар 8 хуулинд өөрчлөлт оруулсан. Хамгийн нэгдүгээр донорын тухай хуулийн дээр өөрчлөлт оруулсан. Монголд анхудаа 2022 оны 7 сард энэ донороос өвчтөнд үүдлээс шилжүүлж суулгах энэ одоо эмчилгээнд маань цог цэцэг эмч маань Америкээс ирэх одоо Такахаши гэдэг профессорын бүх одоо зардлуудыг дааж бид бүхэнтэй хамтарснараа бид Монголда анх удаа донороос өвчтөнд үүдлээс шилжүүлж суулгасан энэ амжилтыг, энэ рекордыг болол тогтоож чадсан гэж ингэж боддог. За донорын тухай хуулинд өөрчлөлт оруулаад эргэтэн шилжүүлэн суулгах хагалгааны асуудлуудыг хуулиар яаж зохицуулах вэ гэдэг энэ эргэцэн орчныг бүрдүүлж өгсөн. Эргэтэн шилжүүлэн суулгах хагалгааг төр даадаг, төрөөс даадаг ийм түүхэн шийдвэрийг гаргасан. Өөр ингэсэн жоохон хөрөнгөтэй мөнгөтэй зээл аваад дарч чадах юм хүмүүс нь л энэ эмчилгээнд ордог. Тийм одоо боломж байхгүй хүмүүс нь л одоо яалтчгүй л одоо тэнгэрийн орон руугаа явдаг ийм л нэг жоохон харгас хэцүү үе байсан л та. Тэгээд цог цэцэг сайд дээр энэ зовлонгоо яриад одоо энийг шийдүүлж өгөөч гэдэг асуудал тавиад орсон. Ер нь бол ямарваа нэгэн ийм нэлээд их өндөр санхүү төлбөртэй асуудлыг засгийн газраар шийдвэрлэхэд их хэцүү шттэ. Тэгээд цог цэцэг сайд маань ерөөсөө энэ асуудлыг сонсоол тэгэл одоо за энийг шийдвэрлэнэ гэж явсан. Тэгээ ер нь нэг 2 сар гарангийн дараагаар ерөөсөө шууд одоо шийдвэрлэхээр болчлоо гэд засгийн газрын тогтоол гаргахаар боллоо гэд ирэд одоо надад хэлэхэд би бүр одоо өвчтнүүдийнхээ өмнөөс баярлаад цог цэцэг сайдыгаа тэрвэрэд бүр уйлж исэн ийм тохиолдол байдгийг. Бидний хамгийн ихний одоо үн төлбөргүй хөвгт хийгдсэн хүн маань бол одоо 3 настай охин байсан. Ингэснээрээ бол бид хэрвээ хийж чаддаг юм бол хэдэн ч хүнд одоо жилд дэлгэг шилжүүлэн суулгах эмчилгээ хийж амийг нь аврах юм боломжийг нээж өгсөн. Ялангуяа энэ эргэтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд бол одоо гавьяа байгуулсан ачтай буянтай хүн л гэж бид нар бол бодож авдаг. Энэ эргэтэн шилжүүлэн суулгах хагалгааг ингэж хөгжүүлснээрээ ганц зөвхөн энэ салбар хөгжөөг. Бүх түүнийг дагсан эрчим тэмчилгээ, за сэхэн амьдруулах, за мөн одоо лаборатори, эмзэн тусламж үйлчилгээ гэдэг ингээд олон талын тусламж үйлчилгээнүүд бол жигд хамтдаа хөгжиж ирсэн. Ялангуяа одоо манай мэс заслын ариутгал, халдвар гүйтгэл, за тэгээд одоо энэ мэс заслын Улаанбаатар хотод төвлөрсөн төвлөрлийг бууруулах, аймгийн нэгдсэн эмнэлгүүдийн мэс заслын одоо тасгуудыг хөгжүүлэх, тэнд одоо томоохон мэс заслуудыг хийлэгдэх болгох, за мөн түнчлэн ямар ч сумын эмнэлэг нэг тийм жижиг ажилбараа бол хийцдэг багаж тоног төхөөрөмжтэй, дадлага сургуульттай болсон. Төр хувийн хвшлийн зарчмаар эмнэлгийн тусламж үйлчилгээгээ үзүүлэх нь зүйтэй юм байна гэдэг дараагийн нэг жимийг гаргаж ирсэн. За энэ нь бол хувийн хвшлэр төрийн үйлчилгээг гүйцэтгэхэд хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх. Нийгэмд бий болсон хувийн хвшилд орж байгаа хүмүүс, улсын эмнэлэгт орж байгаа хүмүүс бүгд улсын төсвөр орох энэ зөв зохицуултыг бүр шийдвэртэйгээр гаргаж өгч бүх хүмүүс хувийн эмнэлэгт чимчлүүлсэн, улсын эмнэлэгт чимчлүүлсэн, хувь хүн өөрөөсөө мөнгө гаргахгүйгээр энийг улсын төсөв суулгаж өгч хувийн эмнэлгүүдэд тодорхой шалгуурын тавьжээ тэдгээр нь даатгалаар дамжуулж энэ төсвийн мөнгийг одоо эмчилгээндээ зарцуулах ийм эрхийг бий. Манай салбарын хамтын ажиллагааны гэрээ байгуул саяхан бид нар бас гэрээ үзгэлсэн. Цаашдаа бид нар одоо эмчнэрээ бол бас багаар нь бэлтгэх, за арангаад хийгдэхгүй байгаа зарим нэгэн шинэ технологиудыг нэвтрүүлэх, тэр нэвтрүүлсэн технологиуд дээрээ одоо эмчнэрээ багаар нь сургаж эмч совилогч эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн хамтаар одоо сургах ийм боломж бас бүрдэж байна гэж ингэж хэлмээр байна. За ингэснээрээ манай эмч нар 1-2-ороо яваад юм сураад ирэх биш, хамтаараа багаараа явж амжилтанд хүрч ирэх нь бол одоо манай эрүүл мэндийн салбарын энэ эмчилгээний шинэ технологийн гол судас зарчим байх ёстой гэж. Тийм учраас энэ хүмүүсийг бол одоо багаар нь сургаж өндөр хөгжилтэй орнуудад сургасан. Ингээд Монголд эмчлэгдэхгүй өвчнийг 39 өвчин байсныг нэг 24 өвчин хүртэл одоо бид нар буулгах чадсан.